Малчид бэлэн мөнгөтэй болохын тулд малаа зарах эсвэл банкнаас зээл авах гэсэн хоёр сонголт бий. Халуун шуутай малдаа юунаас илүү хайртай малчид аль болох малынхаа тоог олноор нь хоригдуулахгүй хичээдэг. За тэгэхээр хамгийн боломжтой гарц нь бол банкнаас зээл авах байгаа. Засгийн газраас жилийн 29.5% хүүтэй байсан малчны зээлийн хүүг 18% болгож бууруулсан. Түүнчлэн өнгөрсөн 7 хоногт засгийн газраас төрийн банкны малчны зээлийн хүүг 10% болгож бууруулна гэж мэдгдсэн гэрэл асаасан мэдээ юм а. Учир нь 29.5% хүүтэй 2.5 сая төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай авахд сардаа 243,322 төгрөг төлж нийтдээ 2,919,864 төгрөгийг эргүүлэн төлж өгч өрөөд арах юм. Харин 18% хүүтэй болсноор сардаа 229,406 төгрөг төлж нийт 2,752,872 төгрөг болгож зээлээ хаагаруулж байгаа маа. Тэгвэл 10% хүүтэй болчихвол сардаа 219,987 төгрөг төлж нийт 2,639,804 төгрөг болгож эргүүлэн төлөхөр болж байгаа. За жилийн хугацаанд зээлсэн мөнгөн дээр үндсэндээ 139,000 төгрөг хүүндээ өгөхөр болж байгаа юм. За энэ бол боломжийн тоо гэж хэлж болно. Монгол улсын хэмжээнд 153,000 малчин өрх байдгаас 120,000 малчин өрх нь арилжааны банкнаас малчны зээлтэй байдаг. За малчтын зээлийн нийт дүн нь 222.7 тэрбум төгрөг байна гэж банкнаас мэдээлж байгаа. За энэ зээлийг 18% хүүтэй эргүүлэн төлөх юм бол жилийн хугацаанд 245.2 тэрбум гаруй төгрөг болж банкнд эргээ очих нь. Харин 10% хүүтэй болгосноор 235.1 тэрбум төгрөг болж буурна. За зөрөө 10 тэрбум төгрөг нь малчтын халаасанд орно. За энэ бол малчтын халаасанд үлдэх тэдний амьдрал ахуйдаа зарцуулах боломжтой 10 тэрбум төгрөг гэсэн үг юм а. За өмнө нь хүү 29.5%-аас 18% болж буурахад бол бүх малчтын зээлийг автоматар хүүг нь бууруулан тооцож байсан. За харин энэ удаад бол тодорхой шалгуурыг хангасан малчны зээлийн хүүг бууруулах журамтайгаар зохион байгуулж байгаа юм байна. За шалгуурын хувьд нэгдүгээрт малаа тогтмол хугацаанд вакцин, туулга, ариутгал зэрэгт хамруулдаг бах. За хоёрдугаарт эрүүл мэнд нийгмийн даатгалыг тогтмол төлдөг бах. За гуравдугаарт арилжааны банкнд малчин данстай байх гэсэн 3 шалгуурыг тавьж байгаа юм байна. За хүүг нь 10% хүртэл бууруулах боломжтой. За энэ шалгуурыг хангасан бол за мал аж ахуйн салбарт бол томоохон дэвшил авчирна. За учир нь юу вэ гэвэл мал аж ахуйн салбарын хариуцлагатай болгох малчтын хувьд малаа хугацаанд нь вакцинжуулдаг, хугацаанд нь эм тарийг нөгдгүүгээс болж малын өвчлөл халдварт өвчин гардаг зэрэг эрсдлүүд гардаг. За үүнийг бол одоо энэ хөшүүргээр зохицуулах боломжтой мэй гэдэг бол хууль нутагчид тайлбарлаж байгаа. За үүнээс гадна малчтын зээлийн хүүг бууруулж байгаа нь сонгуул өгсөн шоу байх вэ гэдэг айдас бол нийгэмд үүсчихэд байгаа. За малчтын дунд ялангуяа энэ байдал цаашид удаан үргэлжлэхгүй байх үү гэсэн айдас байгаа. Ямар ч тач төр хугацаанд гэлбад өнгөрөх биш. За гэрэлцээр байвал малчтад бол хэрэгтэй ийм өөрчлөлт юм а. За хотыг чиглэсэн малчтын тоогч багасгаж бууруулах боломжтой гэдгийг хууль санаачлагчид тайлбарлаж байгаа.